За өмнө нь гадаад улсаас ирж байгаа коронавирус талдварын эсрэг вакцинд хамрагдаагүй бүрэн тан хийлгээгүй иргэнийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлана гэж байсан. За энэ 10 хоногийг бол одоо шинэ журмаараа 7 хоног болгосон. 7 хоног. За хоёрдугаар нь бас өөрчлөлт орсон юм бол юу гэхээр коронавирус талдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлөвлөж 7 хоног тусгаарлана гэсэн юм байна. 7 хоног. Тэгэхээр тухайн иргэн өөрийн ойрын хавьтал өөрөө хүсэлт гаргах юм бол тусгаарлах ажиглах байранд төлбөрийг төлөвлөж төлсөн тохиолдолд 7 хоног байлгана гэсэн ийм одоо бас шинэ одоо зохицуулт орж ирж байгаа гэдгийг хэлье. За батлагдсан тохиолдол хэвтүүлэн эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх эмч эмчилгээний эмнэлгийн ажилчдыг одоо 7 хоног болгосон. 14 хоног одоо байсан бол 7 хоног болгосон. Тэгэхээр батлагдсан тохиолдлыг эмчилж байгаа, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа эмч эмнэлгийн ажилтныг 7 хоног одоо тусгаарлах нэ гэсэн үг. За гадаад улсаас ирж байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлсэн агаарын хөдөлгөөний үйлчлэгчийг нисгэгч одоо тэр одоо агаарын хөдөлгөөний багийнхныг 14 хоног байсныг 7 хоног болгосон мөн. Тэгэхээр 7 хоног тусгаарлалтанд байх нэ гэсэн ийм асуудал одоо энэ журманд орсон байна. За Монгол улсаас суугаа дипломат төлөөлөгчийн газрын дипломат ажилтан болон тэдгээрийн гэр бүлийг тухайн улсын дипломат төлөөлөгчийн байранд тусгаарлаж болох энэ зохицуултыг оруулсан. Өмнө бид нар гадаадын иргэн дипломат төлөөлөгч болон тэдгээрийн гэр бүлийг одоо тусгаарлах одоо зориулттай буудал байрнууд байсан бол одоо бол тухайн дипломат төлөөлөгчийн газраа шаардлага хангасан тохиолдолд одоо тусгаарлах энэ бололцоо нөхцөлийг бий болгож өгсөн. За дараагийн журамд орсон өөрчлөлт бол тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан иргэнд PCR-ын шинжилгээ авах ажлыг тусгаарлагдсанаас хойш 3 болон 6 дахь хоногт нийслэлд халдвар төвчин судлалын үндэсний төвийн шуурхай хариу арга хэмжээний баг орон нутагт эрүүл мэндийн байгууллага зохион байгуулна. Өөрөөр хэлбэл тухайн иргэнийг татан авсан иргэнийг 7 хоног байлгахдаа 7 хоногийн 3 дахь 6 дахь хоног дээр нь PCR-ын шинжилгээ авна. Энэ PCR-ын шинжилгээний хариуг үндэслэн 7 хоног дээр нь одоо тухайн буудал тусгаарлалтнаас гаргана гэдгийг та бүхэн бас анхаарах хэрэгтэй. За мөн орсон өөрчлөлтүүд юмнууд байна. Коронавирус талдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш бүрэн тун авсан буюу 2 дахь одоо вакцина хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн. Коронавирус халдвар авч эмчлүүлж эдгэрсэн, өөрөөр хэлбэл халдвар аваад эдгэрсэн вакцины бүрэн тунгаа аваад 14 хоног хонссон. За тусгаарлах байранд тусгаарлагдахгүй иргэн вакцины тун авсан эмчлүүлж эдгэрсэн талаарх нотломжоо үнэн зөв өгөх үүрэгтэй. Энэ дээр үндэслээд бид нар бол эдгээр иргэдээр бол PCR-ын шинжилгээ хийх шаардлагагүй ямар нэгэн байдлаар. Өөрөөр хэлбэл бүрэн тунгаа аваад 14 хонсон халдвар аваад эмчлүүлж исэн энэ иргэдээр бид нар тусгаарлан ажиллах байран дээр ямар нэгэн байдлаар тусгаарлахгүй.